За 80-р бодлогонор би бас алдчихээ. За яаж алдсан бэ гэсэн чинь энэ нэмэр ботсон ботолч үзээ. Хасах 3Z хасахын нэмэр 3i хасах 3-ыг нэгээр үүсгэхээр хасах 3 шүү. Энэ дараа тэмдэг алдсан байна. За тэгэхээр нэгээ засч хийнэ. I хасах нь 3Z хасахын нэмэр 3i нэмхийг хасахаар үсгээр хасах 3. За тэгэхээс хасах 3Z энэ хоёр i маань нийлхээрээ 4i хасах 3 хоошоо гарах чи нэмэх 8. Эндээс хасах 3Z-ийн 100 8-аас нь 4i тэгэхээр z-тэй болохоор хасах 3 туваа 8-ыг хуваах нь хасах 3 хасахыг хувааламж нэмэх 3-ыг 4-ийг хуваах нь 3i. За манай z нь ийм байх байжээ. За 81-р бодлогон дээр энэ тэгшлэлийг бодоо гэж. За тэгэхээр бүгдээ квадрат тэгштэл учраас x1 2 x-ийн коэффициентийг эсрэгээр аваад хасах 2-ын квадрат 4 хасах нь 4-ийг хүчиг нь a1 c-н хуваах нь 2-ыг хүчиг нь a. Эндээс хасах 2 дээр нэмэх нь хасах нь 4-өөс нь 40 гэхээр хасах 36 хуваах нь 2. Тэгэхээр манай энэ маань комплекс шийдтэй юм ба штэ. 36 хасах 1 гэдгээ бүгд i квадрат хуваах нь 2. Тэгэхээр хасах 2 дээр нэмэх нь хасах нь 36-аас 6 гаргаад i квадратаас i гарч байна. За одоо ингээд бүгдээрээ эндээс x1 x2 олно. За тэгэхээр дээрээсээ 2-ыг хаалнаас гаргачвал хасах 1 дээр нэмэх нь хасах нь 3i-ыг хуваах нь 2. За тэгээд харахаар маань 1-р шийдэн хасах 1-ээс хасах нь 3i, 2-р шийдэн хасах 1 дээр нэмэх нь 3i. За бүгд витийн теорем шалгаад үзэх энэ хэрэг нэмэнгүүт хасах 2-оос тэр нь эсрэгээр авсан зүг байна. Энэ хэрэг үйлчлэнгүүт 1-ээс 9i квадрат нь 10 болоод зүг гарсан байна. За 82 энэ олонлогийг төрсөл гинэ. За бүгд нэг 3 олонлог a олонлог, b олонлог, нэг c олонлог. За нэг c-гээрээ мохцорчлаа. c олонлог. За тэгээд бүр том олонлог гэж төрч. За тэгэхээр энэ a олонлог, энэ b олонлог, энэ c олонлог. За энэ болохоор юу гэж өгөхөөр bc 2-ын нэгдэл гинэ. За энэ бол bc2-ыг нийлүүлэх гэсэн үг. За bc2-ын нэгдэл олонлогийг би зурааслаа. bc2-ыг нийлүүлэх гэсэн үг. За ингээд bc2-ын нэгдэл. За тэрийг юутай огтлцуулах юм бэ гэсэн чинь энэ бол a-гийн штрих буюу за зарим үед ингээд a-гийн гүйцэлд а л биш а-гийн гадна тал гэсэн үг. А-гийн дотор тал биш а-гийн гадна тал. Тэгэхээр а бишээ гэхээр а-гийн гадна тал гэхээр агаас бүсээр ингээд өнгөр бодно. Тэгээ саяны бэдэрхийн цагийн нэгдэлтэй огтлцол нэгэн зэрэг давсаж байгаа хэсэг. За тэрийг би болохоор одоо нэг ямар өнгөр бодож харуулах вэ? За ингээ тэгэхээр манай эцсийнх нь юу гэхээр ерөөсөө а-гийн гадна талын бас энэ нэг зурааслчаа. Энэ дээр зурхаад тахаж жоохон болтой тий. Өөрөлдвөл энд болохоор а ганцаарлагч бич бодоход а-гийн гүйцэлт гэдэг нь а-гаас бусдын буюу а-гийн гадна тал гэсэн үг. За энийг бүгдээ зурааслаж байгаа юм. За тэгэхээр улаан энэ ногоо хэрийн нэгэн зэрэг давхардж байгаа хэсэг нь манай шийднэ гэсэн үг. Тэгэхээр а-гийн гадна талыг bc2-ын нэгдэлтэй огтлцуулна. Энэ маань огтлцол гэсэн үг нэгэн зэрэг давхардж байгаа хэсэг. Тэгэхээр манай олонлог нь зурааслах олонлог нь энэ хэсэг багнэ. bc2-ын нэгдлийн дотор тал бөгөөд тэд дотроос а-гаа хасаад өгч байгаа гэсэн үг. За 83 дахь болгон сурагчид 4 өнцгтүүд зурчээ. Тэдгээрийн 80% нь параллелограмм гэнэ. За бид нар тийм параллелограмм бол 80% эзэлж байгаа юм байна. 40% нь тэгш өнцгтөж байна. 40% нь тэгш өнцгт. За 30% нь ромб. За ромб бүх талууд нь тэнцүү параллелограмм гэсэн үг шүү дээ. 30% нь ромб. Тэгээд 3 шиг квадрат бага нь 5% бас гэнэ. Өөрөлдвөл манай энэ квадрат маань 3 биш 5% эзэлж байгаа юм шүү дээ. 5% эзэлж байгаа. Тэгээд бид нарт ийм квадрат 3 шиг байгаа гинэ. За тэгээ асуулт нь болох
болохоор тэгвэл тэгшин сэтгүүлэн ромб болж чадахгүй хэдэн параллелограмм зурсан бэ гэж байна. За тэгэхээр эндээс бүгд яах вэ гэсэн чинь за параллелограммын тодорхойлч юу вэ гэсэн нь эсрэг хоёр тал нь хос усаараа тэнцүү бөгөөд параллел дөрвөн үнцгтийг параллелограмм гинэ. Гэтэл тэгшин зэгчин эсрэг хоёр тал нь параллел бөгөөд тэнцүүстэй. Тэгэхээр тэгшин зэгтүүд параллелограмм дотор орчин те. Мөн адилхан ромб болохоор дөрвөн тал нь тэнцүү параллелограмм шүү дээ. Тэгэхээр энэ бол ромб параллелограмм дотор орчин. За квадрат нь дөрвөн тал нь тэнцүү. За тэгээд учраас хосоор параллелограмм болно. Бас тэгшин зэгтүүд орчин. Тэгшин зэгт маань дөрвөн өнцөг нь бүгд 90 градус байдаг. Ийм дөрвөн өнцгтэй энэ тэгшин зэгтээ орчин. Мөн тэгшин зэгчин ромб тус орчин. Ромб маань эсрэг хоёр тал нь дөрвөн тал нь дөрвөлөө тэнцүү учраас энэ бас ромб дотор орчин. За тэгэхээр бүгд эхлээд яах вэ гэхээр тэгшин зэгт болон ромбоос юугаа квадратаа хасчих. За би одоо 40% тэгшин зэгт дээрээ 30%-ийн ромбыг нэмчих. За гэтэл энэ дотор манай нөгөө квадрат маань энэ дотор ч орсон, энэ дотор ч орсон явж байгаа. Тийм учраас эндээс бүгдээрээ квадратаа хасчих 5%. За тэгэхээр энэ чинь бол гэхээр 65% нь тэгшин зэгт болон ромб гэсэн үг. Тэгшин зэгт ромб хоёр нийлээд 65%. За тэгэхээр надад бүгд юуг болгож байгаа гэсэн чинь тэгшин зэгт болон ромб болж чадахгүй хэдэн параллелограмм байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нар чинь 80% нь параллелограмм гэсэн шүү. Тэгэхээр 80%-аас энэ тэгшин зэгт болж чадахгүй ромб параллелограммаа хасчих. Тэгэхээр энэ маань юу юм гэсэн чинь 15%. За чадахгүй хэдэн параллелограмм дурсан бэ гэхээр 15% юм. Гэтэл одоо бүгдээрээ яасан бэ гэж энд нэг өгсөн баг шүү дээ. 3 шиг квадрат байгаа нь 5% нь болж исэн гэсэн. Тэгэхээр 5% нь 3 шиг гэсэн бол манай 15% нь хэдвэ л гэсэн үг. Тэгэхээр ингээ өршлөө чинь 45-ыг хуваах нь 5 болохоор энэ маань 9 ширхэг байх юм биш. Хэдэн ширхэг авъя гэсэн. За тэгэхээр 5% нь 3 юм бол 15 нь хэдвэ гээд энийг 2 талын 5-аар хөвчсөн ч болно. Тэгэхээр надаа энэ чи нийт тэгшин зэгт ба ромб болж чадахгүй 9 ширхэг параллелограмм байгаа байна. За 84. За энэ илэрхийлийг хялбарчил гэнэ. За тэгэхээр энэ бүгдээ n-ээс хасах нэг n дээр нэмэх нэг n-ийн хамгийн бага нь n-ээс хасах нэг юм байна. Тэгвэл энийг n дээр нэмэх нь n-ийн факторал гэх юм ер нь 1-ээс n хүртэлх тооны өчрөө хэлж байгаа шүү дээ. n хүртэлх тооны өчрөө. Тэгвэл би n дээр нэмэх нэгээ 1-ээс n-ээс хасах нэг хүртэлх тооны өчрөө. За тэгээ нэгийг нэмчихээрээ дахиад нэгийг нэмэхээр n дээр нэмэх нэг ингээд задлаад авч болно. Мөн n-ийн факторал яг адилхан n-ээс нэг хүртэлх тооны өчрөө тэгээ нэгийг нэмэхээр n. Хуваах нь n-ээс нэгийн факторал. За одоо эндээс бүгдээ яах гэж байгаа гэхээр n-ээс нэгийн факторалаа хаалтнаас гаргаж. Тэгэхээр эхнийх нь n-ийг өчгөн n дээр нэмэх нэг үлдээд арих маань n л үлдэж байна. Хуваах нь n-ээс хасах нь нэгийн факторал. Тэгвэл энийг хурагдчихнаа. Тэгээ хаалтаа задлангууд n-ийн квадрат дээр нэмэх нь хасах нь хурагдаад манай хариу нь n-ийн квадрат гарах нэ. За 85. 20 сурагч дараалан зогсголсон чинь болд тулгаас л урд зогсон байх боломжтой. Тэрнээс яг нөгөө 2 хүний урд 3 хүний урд гэх юм шүү дээ. Болд ерөөсө тулгаас л урд зогсон байх хэрэгтэй. За тэгэхээр одоо би тулга ингээд эхнээсээ 2 зогсвол болд ингээд урд нь зогсох юм байна те. За тэгээ үлдсэн сурагч нь ингээд дараа нь тулга эхнээсээ 3 зогсвол болдод яг 2 зогсоол байгаа гэсэн үг. Тулга эхнээсээ 4 зогсчвол цаана манай за энэ 2 цэг тавч энэ болохоор 3 гэдэг. За гих мэтлэн ингэж явсаар хагаад манай тулга хамгийн сүүлд 20 зогсоол зогсож байна шүү дээ. За энийг тооцоолъё бүгд. За тэгэхээр яах юм гэсэн чинь би тулга болд тулгаас л урд зогсон байх хэрэгтэй. За тулга яг ингээ эхнээсээ 2 зогссон шиг ингээ бэхэлсэн. За тэгвэл болдын зогсох боломж 1 л байрлалтай. За тэгээд бусад 18 байрлалд
нөгөө 18 хүүхэд маань дураараа байраас илгээл зогсож байна. За одоо энд тулгын зогсчвол болдод 2 боломж байна. Болдод 2 боломж. Тэгээд үлдсэн 18 барилт нь бос зурагт нь дураараас илгэн. Даана болдод 3 боломж, бусд нь дураараас илгэн гэж явсаар хагаад одоо манай болдод хэдэн боломж байгаа гэсэн чинь энд 19 боломж. 19 газраас дураараа сонгож зогсоод тэгээд үлдсэн 18 барилт нь бос хүүхдүүд нь дураараа байраас илгэнэ гэсэн үг. За нэг хоор нэмчээ. Тэгэхээр бүгдээрээ 18 факториалыг хаалтан сархичвал 1, 2, 3 гэх мэтчлэн 19 хүртэл тооны нийлбэр гэсэн үг. Тэгэхээр энэ маань 18 факториалыг үржих нь 1-ээс 19 хүртэл тооны нийлбэр гэсэн үг шүү дээ. Архимед учраас хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туугаад хэдэн шинэ гишүүн байгаа орчуулж байна. Тэгэхээр 18 факториалыг үржих нь за энийг би 20 гэж тавьчих. Хуваах нь 2, үржих нь 19. Тэгэхээр юу гэсэн үг гэсэн чинь 18 факториалыг 18-аар үржүүлэхээр энд нь би ингэж ойлгохгүй. 18 факториал гэснээр ард нь 19 тэгээ 20 хуваах нь 2 гэж тавьчих. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг болж байгаа гэсэн чинь 20-ын факториал гэж. 20 тооны үржвэрийг 2 тугаанаа л гэсэн үг. За эсвэл энийг бас юу гэж тайлбарлах вэ гэхээр нийт 20 хүүхэд дураараа байраас илгэчээд байраас илгэчин. За тэгээд тэрийгээ 2 тугааж нь өөрөвл ард нь орсон боломжийг л ер нь хасчих жаа гэсэн үг тийм. За 86 болохоор 2 энд нэмэх нэг элементтэй олонлогийн n-ээс олон элементтэй дэд олонлогийн тав бол гэж. За ер нь бол 2 энд нэмэх нэг элементтэй олонлогийн дэд олонлогийн тав болохдоо 2 энд нэмэх нэгээс огт сонгохгүй хоос олонлого 2 энд нэмэх нэг элементээс нэгийг сонгоч. За 2 энд нэмэх нэг шигээс 2-оор авчиг. Гэх мэтлэн явсаар хагаад 2 энд нэмэх нэгээс n элемент сонгоч. Дараа нь 2 энд нэмэх нэгээс энд нэмэх нэгийг сонгоч. Гэх мэтлэн хамгийн сүүл 2 энд нэмэх нэгээс бүгдийг авчиг. Энэ бол дэд олонлогийн тав. Дэд олонлогийн тав маань юутай тэнцвэрлэгс 2-ын 2 энд нэмэх нь 1 зэрэгтэй. За нэг бүгдээр Паскалийн гурсаас олж чадна тий. За тэгвэл биднээс бас юу гэж асууад байна вэ гэсэн чинь энэ олыг n-ээс олон элементтэй. N-ээс олон гэхээр энд нэмэх нэгээс энэ дэд олонлогийн тоог олгоно. Өөрөлд бүгдээр ингэж нь олох гэж байгаа нь энэ хэсэг юм. За гэтэл бүгдээр Паскалийн гурвалжин дээрээс юу анзаарсан бэлээ буюу энэ дээр одоо C 2 энд нэмэх нэг юмнаас 0-ыг сонгох огт сонгохгүй 2 адилхан мэддэг тий. За жишээлх юм бол би энд нэг ер нь бином 2-ыг сануулж. За хаад нэмэх юм бигийн одоо 1 зэрэг тэгэхээр чинь коэффициентүүд нь 1 байхад дараа нь хаад нэмэх юм бигийн квадрат гэхээр бүгдээрээ 1 2 1 гэсэн коэффициент мэднэ. За дараа нь хаад нэмэх юм бигийн куб зэрэг тэгэхээр чинь 1 3 3 1 гэд. За гэх юмшлэн одоо би хаад нэмэх юм бигийн n зэрэгтийн коэффициентүүд нэг үл n-ээс 0, n-ээс 1 гэх за нэмэх нь гэхгүй. Гэх юмшлээ явсараад c-ээс n дээр тусчаа. Тэрний өмнө n-ээс n-ээс сохног тий. За нэг бүгдээр анзаарвал энэ хоёрыг нэмэхээр хэд вэ? 2 гарна. Дараа нь энийг нэмэхээр 4 баг. Дараа нь энийг нэмэхээр 8 баг. За өрбөл 2 гэдэг чинь 2-ын 1 зэрэг. 4-д маань 2-ын квадрат. 8 гэдэг маань 2-ын куб. За тэгвэл энэ маань адилхан яах юм гэсэн чинь энд А нэмэх нь Б-ийн коэффициентийн нийлбэр нь 2 юм байна. А нэмэх нь Б-ийн квадратын коэффициентийн нийлбэр нь 2-ын квадрат. Гэмшлэн n байх юм бол манай нийлбэр нь 2-ын n гэдэг байна. Өөрөлд бүгдээрээ ийм коэффициентийн нийлбэр нь 2-ын n зэрэгтэй. Нөгөө талаас ингээ харахад дандаа 2 талаас ингээ тэгшинтэй ингээ тэнцвэгээд энэ нь болохоор бүгдээрээ юу хэлж байгаа хэрэг энэ маань энтэй тэнцв. Энэ маань энтэй тэнцв. За яагаад гэвэл CN-ээс K маань CN-ээс N-ээс хасан K-тай тэнцв. Энэ хэрэг нэмэхээр энэ гоц. За энэ бүгд амархан баталж чадна. N-ийн факториалыг хуваах нь N-ээс K-ийн факториал, өчгөн K-ийн факториал. За одоо энийг задлаа. Тэгж N-ийн факториалыг хуваах нь энэ маань энд энтэй N-ээс хасан K-ийн факториал. А урд нь энэ хоёрын ялгар бол N-ээс K гэсэн. Тэр хасгаал задлаад K-од тэр K-ийн факториал. За тэгэхээр энэ хоёр маань адилхан байх хэрэгтэй.
Тэгэхээр өөрөөр хэлбэл C9-оос 8 гэвэл C9-оос нэгтэй тэнцүү юм байна. C12-оос 4 гэдэг бол C12-оос 8 тэнцүү юм байна. За тэгвэл энэ ёсоор бүгдээрээ одоо манай энэ коэффициент нь энтэй тэнцүү юм байна. Энэ маань энтэй тэнцүү юм гэж явах нь шүү дээ. За тэгэхээр манайх 0-оос ахуулаад 2 энд нэмэх нь 1 хүртэл гэдэг чинь ингээд ширхгийн тоол бол 2 энд нэмэх нь 2 ширхэг нийлбэр байна. За энэ 2 энд нэмэх нь 2-ыг би 2 хуваачаар энд нэмэх нь 1 шиг нэг нийлбэртэй. Тэгэхээр би одоо 0-оос ахуулаад n хүртэлхээр энэ яасан энд нэмэх нь 1 ширхэг. За арийнх нь тэгэхээр энд нэмэх нь 1 ширхэг ийм нийлбэр байгаа хнэ. За тэгээд ингээд хоёр талаас энэ хоёр тэнцүү, энэ хоёр тэнцүү, энэ хоёр тэнцүү хамгийн сүүлд энэ хоёр тэнцүү авах нь шүү дээ. Энэ хоёр тэнцүүг нь харуулж байна. Тэгэхээр би юу гэж хэлээд байна вэ гэхээр манай энэ ягаан өнгөтэй энэ ногоон өнгөтэй хоёр маань хоёулаа тэнцүү юм байна. Өөрөвл эхнийх нь А гэдэг хариу гарч байгаа бол дараагийнх нь бас А гэдэг хариу юм байна шүү дээ. Тэгэхээр 2-ын дээр нэмэх нэг. Тэгэхээр эндээс чинь 2А маань 2-ын дээр нэмэх нэг буюу А-га олигвол манай энэ яг 2-ын дээр нэмэх гэсэн нийлбэрийг яг хагаснаа л гэсэн үг байхгүй юу? Хувааж авч бүгдээрээ зэргүүдийг хасчихаар 2-ын 2. Тэгэхээр манай хайж байгаа хариу маань 2-ын 2-ын зэрэг байна. За дараагийнх нь 87. Ангиас 3 хүүхэд сонгов. Дараах үзэгдэлийн аль нь ядаж 2 нь охин байх үзэгдэлтэй нийцэхгүй вэ? За нийцтэй үзэгдэл гэдэг маань юу гэлж байгаа гэхээр зааж нэгэн зэрэг ингээд явагдах одоо үзэгдлүүд нь давхцгийг нийцтэй гэдэг. Нийцэхгүй гэхээр давхцах эсвэл ядаж 2 охин нь охин байх гэнэ. За ангиас бүгдээр 3 хүүхэд сонгосон гэсэн шүү дээ. За 3 хүүхэд сонгохоор яах вэ гэсэн чинь бид нарт 3 охин байж болно, 2 охин 1 хүү байж болно, эсвэл 1 охин 2 хүү байж болно, эсвэл бүгдээрээ хүү байж болно гэдэг. За тэгсэн чи одоо би ядаж 2 нь охин гэж байгаа юм чинь доор хаяж 2 нь охин байна гэхээр энэ хэрэг хэлж байгаа. Доор хаяж ядаж 2 нь охин. Тэгэхээр 3 охин байж болно, 2 охин байж болно. За энэтэй нийцэхгүй гэхээр давхцахгүй байна. За ядаж 1 хүү байх гэхээр энэ дотор орчиж шүү дээ. Тэгэхээр болохгүй юм байна. За ядаж 1 нь хүү байх. Яг 1 нь хүү байх гэхээр чинь энэ дотор нь орчиж энэтэй огтлцохгүй байх хэвээр. Тэгвэл энэ хоёр дотроос авсан байх хэвээр гэсэн үг тийм. За ядаж 1 нь хүү гэхээр энэ орчижээ. Ядаж 1 хүү гэхээр энд орцсон явж байна. Ядаж 2 нь хүү байх. Доор хаяж 2 нь хүү байх гэхээр чинь 2 хүү байж болно, 3 хүү байж болно гэдэг маань энэ маань ядаж 2 нь хүү байх гэсэн үзэгдэл маань манай яхантай огтлцохгүй юм шиг нэг зэрэг давцахгүй. Тэгэхээр энэ маань нийцэхгүй үзэгдэл юм байна. Нийцэхгүй. Гуруула хүү байх нь мөн адилхан энд дээдлийн ягаантай огтлцохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас болж байна. Тэгэхээр аль нь нийцэхгүй үзэгдэл вэ гэхээр би 3, 4 гэж сонгоно шүү дээ. Өөрөвл энэ доотлын хоёр үзэгдэл маань дээдлийнхтэй огтлцохгүй давхцахгүй гэсэн үг. За чанар шалгагч машины ажлын үр дүн хүснэх тэр өгчээ гэж. За гэмтэлтэй баримтраас гэмтэлтэй гэж орчуулсан 18. Тэг өнгөрүүлсэн 20 юм байна. Тэгэхээр нийт гэмтэлтэй баримтаа 20 шиг байна тий. За гэмтэлгүй баримтраас гэмтэлтэй гэж орчуулсан 6. Өнгөрүүлсэн 174 гэхээр нийлээд энэ маань 180 шиг бараа. Тэгэхээр ингээд нийт нь одоо 200 шиг бараа байна шүү дээ тий. За тэр дотроос би гэмтэлтэй гэж онцлогдсон байх магадлал тэгэхээр энэ хоёр маань нийлээд 18 дээр 6-ыг нэмэхээр 24 шиг бараа гэмтэлтэй гэж онцлогдсон байна. Тэгэхээр нийт 200 бараан дотор гэмтэлтэй гэж онцлогдсон 24 шиг юм байна. Тэгэхээр эндээс энэ маань 100-12 буюу тэг 100-12. За буюу 82% нь гэмтэлтэй гэж онцлогджээ. 12% нь. За хөрөнгөний зах дээр хувьцаа гаргасан 20 компани 4 дампуурсан байна. Иргэн 3 өөр компани хувьцаа авсан байжээ. Ядаж нэг компани хувьцаанд дампуурсан байх гэж байна. За тэгэхээр хувьцаа авсан чинь дампуурсан би гэсэн чинь нэгэн дампуураад хоёрын дампуур өгчлөх юм. Эсвэл ядаж нэг гэсэн учраас хоёрын дампуурсан биш болно. Эсвэл гуруулаа дампуурсан байж болно. За энэний эсрэг үзэгдэл нь юу гэхээр
гуруулаад дампуураа хөвчлөн. Энэ ингээд нийт боломж шүү дээ. Тэгэхээр би ийм 3 юм олж нэмжээснээс эсрэг үзэгдэл нь болоод хасчих. За тэгэхээр би 20-оос дампуурсан дөрвийг хасчвал 16 дампуураа хөөсөв. Тэгэхээр манай олгож байгаа эсрэг үзэгдэл нь нийт би 20 хувьцаанаас 3-ыг сонгож авсан. 3-ыг сонгож авсан чинь энэ маань дампуураагүй 16-аас 3-ыг авсан байх магадлалыг болоод 1-ээс хасчихад болох юм биш үү? За тэгэхээр C20-оос 3 маань 20-ийн факториалыг өгнө. 20-оос 3-аас гараад 17, 33-ийн факториал. 16-аас 3 маань 16-гийн факториалыг багна. 16-аас 3-аас гараад 13, тэгээ 3-ийн факториал. За тэнгуэл одоо энэ бүгдээр яах юм гэсэн энэ хуваагаад 14, 15, 16 хуваах нь 3. За нөгөөт нь болохоор 17 тооны үрд хураачаад 18, 19, 20-ыг хуваах нь 3. За тэнгуэл эндээс дээр яах вэ гэхээр энэ маань хураагдаад 560, хуваар нь хураагдаад 1140 гарч байгаа. За бүгдээр дахиад энийг ядаж тэгт хураажгаад дахиад 2 туучвал энд 28, энчээ 57. За энэ юу вэ гэсэн чинь ерөөсөө альч юм дампуураа хөөсөв. Тэгэхээр ядаж нэг нь дампуурсан гэхээр одоо нэгээсээ нэгч дампуураагүйг нь хасчаар манай олох гэж байгаа нэг эсрэг үзэгдэл багтална гэсэн үг. Тэгэхээр 57-ны 29 гарах юм байна гэсэн үг. За хүмүүсийн 8% чихрийн шижинтэй гэсэн тооцоо гарчээ. Лабораторийн шинжилгээгээр чихрийн шижингүй хүмүүсийн 98%, өвчтөе хүмүүсийн 95% нь зөв онцлогддог гинэ. Тэгэхээр шинжилгээнд орсон хүмүүсээс санамсруу сонгосон хүний онш зөв байх магадлалыг олгож байна. За тэгэхээр нийт хүмүүсийн 8% чихрийн шижинтэй гэдэг чинь 100-аас 8 хасчаар 92% нь бол эрүүл хүмүүс юм биш үү? Эрүүл хүн. За одоо тэгвэл бүгдээр эндээс яах юм гэсэн чинь эхлээд эрүүл хүнээс сонгох магадлал нь 100-92. Эрүүл хүн чихрийн шижинтэй байх магадлал нь 98% гинэ. 98% зөв онцлогддог гэсэн. Тэгэхээр 100-98. За дараа нь болохоор юунд өвчтөе хүмүүсийн 8% байгаа. Өвчтөе хүн сонгох магадлал нь 8%. За тэр нь чихрийн шижинтэй байхын зөв тодорхойлох нь 195 гэсэн. Тэгэхээр эрүүл хүн сонгох магадлал нь 192. Тэгээд онцлох магадлал нь 198. Харин өвчтөе хүн сонгох магадлал нь 108. Тэгээд тэр нь илэрх магадлал нь 195. За нэг ботноо гэсэн үг. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 10,000-ны за энэ хэрийг үржүүлэхээр чинь 9,016 нэмэх нь дахиад 10,000-ны 95-ыг 80-аар үржүүлэхээр 95-ыг 8-аар үржүүлэхээр 760. 72 40 760. За даадгийн хоёроо нэмэхээр чинь 10,000-ны 9,776. За тэгээ нэг 10,000 даваачаар 9700-ны за 10,000 даваад явах гинэгээр авчи тий хоёулын гинэг 100 тухайвал 9700-ны 76 за ингээд авчи. За магадлал нь эсвэл нэг хураагаад авчи тий. За нэг бүгдээрээ юу ернийхөө процентор бол 9700-ны 76% гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэг бүгдээрээ эхлээд юусэн процентор бол 9700-ны 76% нь онцлогдох магадлалтай байна. За энэ хариуг нь энгийн батгаргаар тавих байх. За 9776 ямар ч нэг 4 хуваагдахаар байна тий. Нөгөө сүүлийн 2 оронтойтой 4 хуваагдаж байгаа учраас за энийг бүгдээрээ 4 хуваахаар хэд гарах вэ гэхээр 2444 дахиад хуваагдах юм байна. За энэ хуваар энийгэд би дахиад 4 хуваачи. 611. Тэгэхээр хуваартайгаа 10,000 бүгдээрээ 4 гэсэн чинь 16 хувааж байгаа юм чинь 625. Тэгэхээр магадлал нь 625-ны 621%-оор илэрхийлвэл 9700-ны 76% нь илэрхнэ.